яг бодит юу гэхээр тавиагийн өнөөдөр зочнуудынхаа бүрдүүлсэн. То есть это вот то, что мы оплачиваем. Энэ картаар өгсөн. Тавиагийн дөрвөн. А на балансе у нас будет находиться USDT. Тэгээд одоо манай картны одоо ганц нь USDT доллар хэлээр гарч байна. И второй продукт, который в скором времени запускается, это будет за то, что мы просто держим свои деньги на счету. И до того, как мы потратим их, нам будет приходить доходность на USDT примерно до 18% годовых. За энэ дээр болохоор хоёр дахь боломж буюу одоо хоёр дахь санал болж байгаа гэдэг нь бол бид нар дансандаа одоо USDT-гээ хадгалж штэ. За жишээлбэл $1000 ч юм уу те дансандаа байршуулаад тэр нь одоо ямар ашигтай вэ гэхээр жилийн 18 хүртэл одоо тийм одоо хүү бодогдоод дасан ч орно гэж. То есть это на самом деле, но это не как депозит банковский, да, вот в банке наши деньги банк использует, чтобы давать кредиты кому-то. И вот разницу банк зарабатывает. За бид нар одоо жишээлбэл банкнд мөнгө хадгалуулъя л да. Тэнгууд тэр банк чинь одоо хугацаа зараад одоо Унтраач сараа сайн ярьд юм аа. И вот в чем отличие этого вида дохода? Он будет приходить из так называемых пулов ликвидности, вот комиссии, то есть ежеминутно будут приходить доходы на остаток средств, которые у нас есть на карте. То есть до 18%. Одоо бидний картанд мөнгө байгаа шүү дээ. Одоо карт байгаа. За тэр картанд одоо хэрэглэж байгаа одоо картыг ашиглаж байгаа үйлдэл болгоноос болж ирнэ гэж юм байна. Жишээ нь тэр хувь нь болохоор 18% хүртэл жилийн 18% дотор одоо бидний үйлдэл мөнгө байгаа шүү дээ. Энэ дээр тухайдах хувийн бодогдоод гүн бодогдоод байна гэсэн. Мы на самом деле, вот мы с Таласом знаем, есть такие инструменты, называются пулы ликвидности. Талас битүүл нэг юм. Одоо пул ликвидность бөгөөд одоо бассейн гэж байгаа байхгүй бид хэлжсэн шүү дээ нөгөө мөнгөө нэг дор бүх хүмүүс байршуулад тэнгууд тэмдэг нь болохоор одоо тэр бирж ч юм уу ямар нэгэн ашиглуулсан хөдөлгөөн бүр аваад сууж идэг. Тэрийг битүүл мэдээ гэдэг байхгүй пул ликвидность бөгөөд бассейн гэж ярьдаг юм байна. И вот в этих пулах ликвидности иногда доходность, она вот переменная, каждый день меняется. Иногда в пулах ликвидности доходность достигает 1500–2000%. Жишээ нь тийшээ одоо тэр бид нар ингээд токеноо тийшээ ингээд оруулчихлаа шүү дээ. Одоо тэр пул гэж ярьж байгаа. Тэр пул руу ороход тэр нь болохоор орлого нь тоолох боломжгүй гинэ. Яагаад гэх юм бол орлого нь заримдаа 1500% хүртэл байна. Өсчихэд өдрөөр өөр ядгаар гэж. Но для того, чтобы пользоваться такими пулами ликвидности, нужно обладать очень хорошими знаниями. Тэгтээ та нар энэ пул бөгөөд одоо энэ тэрийг мэдхийн тэрийг ашиглахын тулд та нар маш сайн мэдлэгтэй байх хэрэгтэй. Зүгээр нэг мөнгөтэй байгаад байгаа юм. Хангалттай үзэж байна. Но здесь вот эти пулы ликвидности через искусственный интеллект, они привязаны к нашим счетам, так что люди, то, что там под капотом, как это работает, они не будут это сложные механизмы делать, просто за то, что у них деньги стоят, вот эти комиссии автоматом будут приходить. Та энэ дансанда мөнгө байршуулаад тэр мөнгө ашиглаж байгаа шүү дээ. Энэ дансанда мөнгө өсрөө тэр мөнгө ашигласныхаа төлөө та хуваа өдрөө хүүгээ болж байгаа юм байна. Түүнээс тэр хүү болохоо та мөнгө өгж байгаа шүү дээ. Өгж байгаа тэгэхээр та энэ яах вэ, ийх вэ гэж олон зүйл бодох шаардлагагүй. Тэгээд одоо бүгдийг тооцоолоод гаргаж өгнө.